энэ бол стратегийн орд гэж байгаа. Олуулаа өртөх ёстой ордоо. Ямар жижигхэн байсан ч гэсэн ганцаараа энийг идээд барахгүй мэдөө номтой хоёроо автаараа хамт идээд ч барахгүй. Тэгэхээр Монголын ард түмэн бүгдээ хувааж өртөх ёстой байхгүй юу? Ямар жижиг орд юм хамаагүй. Өнөөдөр ямар ч агуулгатай зэсвэсэн дэлхийн зах зээл дээр $1,500-аас буухгүй байгаа. Тэгэхээр яг зүгээр нөгөө хүндрэл бэрхшээлээ ярьж илээ. Олон сая доллар зээлсэн байгаа гэдэг. Ер нь бол энийг өөрөө аваад явах хэмжээний чадaltaй болсон гэж Мак компани хэлж байгаа юм. Гэхдээ энийг бол яаж одоо ер нь монголчууд нэг цөөхөн хэдэн баячуудтай бид нарыг одоо хаанаас яаж баяжсан бүгдээрээ мэднэ. Бүгдээрээ дийлэнх нь уул уурхаагаас л төрсэн баячууд байгаа. Тэгэхээр энэ бол болохгүй гэрээ. Энийг бүгдээрээ баталмааргүй байгаамаа. Ашигт малтмлын хууль дээр тэр 5-4-5-5 шийдчихэд бүгдээрээ цагаан суурин ордыг оруулж ирэх нь зүйтэй. Хуулийг батлахгүй, хуулийн хажуугаар чихэж орж ирдэг, лобби хийдэг, бизнесийн том лобби яаж явдгийг гэдгийг би бодоо харах гэж байна л да. Мөнгө авахгүй юм чинь мөнгөгүй болохоор төр мөнгөгүй болохоор ганцаараа эзэмшээ, ганцаараа идээ гэдэг ийм зарчим явж болохгүй. Монголын төрийн, Монголын ард түмний баялагийг зарж л одоо мэдээ одоо жишээлбэл чи нүүрс зөөж баяжсан, танаа нүүрс зөөжсөн, та нарын мөнгө бол Монголын баялагийг зарж олсон мөнгө. Тийм учраас ард түмэндээ шудраг хандах ёстой. Энэ бол стратегийн орд одоо байгаа хуулиараа Монголын ард түмэн 34% хүртэх ёстой ийм ордоо. Ер нь бол бид нар цагаан суурин ордыг яаж байгаа, ямар гэрээ байгуулдаг вэ гэдгийг дараагийн хөрөнгө оруулагчид олон хүмүүс харж байгаа. Энэ дээр бид нар маш сайн жишг гэрээ байгуулж чадах юм бол дараагийн одоо байгалийн баялаг ашиглах, гадныхантай хамтарч ашиглах тэр гэрээнүүд зөв тийшээ явах юм болцоо бүрдэх юм аа. Хуулиараа